Хүүхдүүдээ татвар гэж юу вэ? Сайн байцгаана уу? Миний нэрийг QT2 гэдэг. Би пуужингийн хөдөлгүүртэй хувцас зохион бүтээдэг. Надад та нарын гутал маш их таалагдсан учраас би пуужингийн загвартай гутал зохион бүтээхээр танай дэлхий дээр хүрэлцэн ирсэн юм. Яагаад гэвэл манай гариг дээр гутал гэдэг зүйл огт байдаггүй юм л та. Энэ их сайхан санаа байна уу? Танай гаригийн Европ хүмүүс гутландаа их ач холбогдол өгдөг юм байна лээ. Тиймээс би өөрийн зохион бүтээх гутлаа Европын холбооны оронд хийхээр төлөвлөж байгаа. Хэрвээ би гутал зохион бүтээж бизнесээ эхлүүлвэл татвар төлөхөөс эхлээд үүрэг хариуцлага хүлээх юм байна лээ. Тиймээс би татварын талаар мэдлэгтэй болох хэрэгтэй юм байна. Ийм гоё тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэн энэ хүүхдүүдэд хэрэгтэй юу? Тийм ээ, мэдээж хэрэгтэй. Зарим хүүхдүүд аав ээжээсээ ийм гоё тоглоомын талбай барьж өгөхийг хүсдэг. Гэвч ийм тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэн барихад мөнгө их ордог тул аав ээжүүд дангаараа ихэд үнэхээр хэцүү. Гэвч хүүхдүүд тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнтэй болох хүсэл мөрөөдлөө орхисонгүй. Тэд мөнгө цуглуулан өөрсдийн хувь нэмрээ оруулахаар шийдлээ. Учир нь хүн бүрийн хүчин чармаалтаар ийм гоё тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэн барьж бүгд сайхан амарч зугаалan тоглож наадах боломжтой гэж тэд бодсон байна. Дураар дэлхийн бүх хүүхдүүдийн аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлдэг юм байна. Хүмүүсийн төлсөн татвар юунд зарцуулагддаг нь үнэхээр сонирхолтой санагдаж байна шүү. Хүн бүр өдөр тутмын хэрэглээнийхээ талаар байнга ярьдагч бүх нийтийн зам, талбайг хэн хэрхэн бүтээж бий болгосон талаар хизээч ярьдаггүй. Тэр хүн замын хонхорхой эвдэрлийг засч байна. Үүний төлбөрийг хэн төлдөг юм болоо? Биднийг байнга аюулгүй байлгадаг, хамгаалж байдаг хүмүүст хэн цалин өгдөг юм бол? Хүүхдүүд хэрхэн үнгүй боловсрол эзэмшдэг юм болоо? Хүмүүс гэмтэж бэртэх өвдөх үед хэн туслалцаа үзүүлдэг юм бол? Эсвэл хэн нэгэнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон үед хэн туслалцаа үзүүлдэг юм бол доо? Тэгэхээр татвар л энэ бүхнийг санхүүжүүлж нийгмийн сайн сайхан байдлыг хангадаг юм байна шүү дээ. Энэ бүхэнд эцэг эхчүүдийн төлдөг татварын мөнгө зарцуулагддаг учраас нийгмийн сайн сайхан ашиг тусыг хүртэхийн тулд хүн бүр татвар хураамжаа төлдөг байх хэрэгтэй юм байна. Татвар 1-р бүх нийтийн үндсэн үүрэг, 2-р хүн бүр төлөх төлбөр, 3-р татварын ашиг тусыг хүүхэд насанд хүрэгчдэд адил хүртдэг. Би нэг зүйлийг асуумаар байна. Хэрвээ би пуужингийн загвартай гутлын дэлгүүр нээвэл татвар төлөх үү? Тийм ээ, чи татвар төлөх үүрэгтэй. Тодруулбал чи гутлаа борлуулж олсон орлогоосоо татвар төлнө. Татварын хуулинд ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт байдаг болов уу? Байдаг. Төлөх татварыг бууруулах хэд хэдэн нөхцөл бий. Хэрвээ чи орлого олдог, эсвэл өөрийн эзэмшлийн хөрөнгөтэй ямар нэг үйл ажиллагаанд оролцдог бол татвар төлөгч юм. Татвар төлөгч нь хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх эрхтэй. Би ямар хэмжээгээр татвар төлөх юм бол? Чиний татвар ногдуулах орлогоос хамаарна. Би өөрийнхөө зохион бүтээсэн гутлнаасаа заримыг нь татвартаа өгч болох уу? Харамсалтай нь боломжгүй. Татвар нь заавал мөнгөн хэлбэрээр төлөгдөх ёстой. Ер нь би заавал татвар төлөх ёстой юу? Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Чамд сайн тоноглогдсон эмнэлэг, эвдрэл гэмтэлгүй нийтийн годомж талбай болон орчин үеийн сургуулиуд таалагддаг. Хүн бүрийн оруулах хувь нэмэргүйгээр эдгээр сайн сайхан зүйлсийг хүртэж чадахгүй шүү дээ. Би үнэхээр ийм л зүйл хүсдэг. Татвар нь 1-р заавал төлөх төлбөр, 2-р зөвхөн хуулийн дагуу төлөгдөнө, 3-р нийгмийн баялаг, нийгмийн үйлчлэгийг бий болгоход ашиглагдана. Тэгэхээр би гутлын дэлгүүр ажиллуулснаар та нарын адилаар татвар төлөх ёстой юм байна. Тийм ээ, энэ бол хууль. Татвар бол миний нийгэмд оруулж буй хувь нэмэр, төрийн үйлчлэгийг хүртсэний төлөөх төлбөр юм байна. Би нийгмийн үйлчлэгийг чөлөөтэй ашиглаж болох ч энэ үйлчлэгээний цаана зардал байн гарч байдаг. Хүмүүс сайхан амьдрахын төлөө чанартай нийгмийн үйлчлэгийг хүсдэг. Иймээс бид бүгд хэрэглэгч тул та олсон орлогодоо ногдох татварыг төлнө.
Татвар гэж яг юу вэ гэдгийг ойлгоход их төвөгтэйч яагаад би татвар төлөх ёстойг мэдж авлаа. Татварын тогтолцоо хэрхэн яаж ажилдаг, яагаад тэд нар чухал шаардлагатай байдаг талаар надад ямар ч төсөөлөл байгаагүйч та нар үүнийг ойлгоход минь их тусаллаа. Нийгмийнхээ сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах нь зөв юм байна. Хүмүүс бие биенийхээ тус дэмээр сайн сайхан нийгмийг байгуулдаг юм байна. Надад энэ татвар болон ер нь энэ дэлхийн бүх зүйлс таалагдж байна шүү. Энэ бол миний татварын талаар ойлгож авсан зүйлс юм.